засгийн газар огцроод яхаарахгүй одоо ингээд дараагийн үйл явц, дараагийн засгийг бүрдүүлэх үйл явдал ингээд сайд нэг ерөнхийдөө тодорхой болж байна. Тэгэхээр Монголын төр ихтэй нэг хэсэгтээ бол яг одоо 2 сар орчим хугацаанд бол эзгүй байлаа. Хэдийгээр одоо засаг унсан бүрэлдүүлэх үйл явц явж байгаа ч гэсэнтэй энэ болж байгаа үйл явдлыг сөрөг хүчний одоо намын хувьд танаахан яаж харж үзэж байна вэ? Сөрөг хүчний зүгээс бол бид одоо юу гэдэг аль болох бүх зүйлээс сөрөөл шүүмжлээд явах нь одоо зүйт тэмээд харагдаж байгаа бол бид өнөөдөр улс орны эрх ашигын нэгдүгээр тавьж эрх ашигын эрэм гэж зүйл байдаг шүү дээ. Тэр утгаараа одоо улс орны эрх ашигын нэгдүгээр тавьж засгийг одоо яралтай эзэнтэй болгох ажил одоо үүргийн одоо хариуцлагын одоо тогтолцоог яралтай бүрдүүлэх энэ одоо шаардлага бол нэгдүгээр тавьсан. Тэгээд зарим хүмүүс гайхалаа юм л да ингээд ерөнхий сайдыг танах яагаад ингээд дэмжиж болгоч байгаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр энэ улс орны эдийн засаг нөхцөл байдал хүнд байгаа ийм цаг үед одоо Монгол улсын засгийн газар эзэнгүй байна гэдэг бол өөрөө маш одоо ноцтой юм асуудал. Тэгэхээр сөрөг хүчин чиглэлээ гэсэн улс орны эрх ашигыг дээдлж ажиллах тэр үүргийнхаа дагуу уурчилсан одоо ерөнхий сайдыг бол яралтай томилох ёстой. Ерөнхий сайд өөрөө засгийн газраа яралтай бүрдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээндээ бид нар ерөнхий сайдыг дэмжсэн. За 2 сар гаруйн хугацаанд бол маш олон жижиг том зөрчлүүд бий боллоо, гарлаа. Үүрэг гүйцэтгэгч засгийн газар бол үнэхээр бас энэ хооронд бол бас нэлээд олон зүйл дээр хонцон сэтгэлээр хандлаа тийм ээ. Бидний зур авсан мэдээлэлээр бол уурхаан маш олон лиценз зөвшөөрлийг өгсөн дуулдж байна. За мөн одоо зам тээврийн яам гэхэд одоо маш олон нислэгийн чиглэлүүдийг олгосон дуулдж байна гэдэг ингээд энэ эргээд бол энэ үүрэг гүйцэтгэж байгаа засгийн газрын үед одоо хууль бусаар гарсан аливаа шийдвэр одоо тушаал тийм ээ одоо захирамжуудын одоо эргэж хянах тэгээд одоо зөв болгох тал дээр бол шинэ засгийн газар бол яралтай ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Тийм учраас энэ бүгдийг үндэслээд бид бол өнөөдөр энэ 2 сарын хугацаа бол маш урт хугацаа тийм ээ. Тэгэхээр ялангуяа намрын одоо ийм эд ажлын үед бол энэ бол маш урт хугацаа. Тэгэхээр бид аль болохоор засгийн газрыг яралтай бүрдүүлэх, яралтай ажилд оруулах тэр нөхцөлийг бүрдүүлэх зааш шаардлага байна гэж. Энэ шаардлагуудаа дараа тавьж ирсэн. Энэ дээр аль болох одоо сөрөг хүчний зүгээс одоо саад болохгүй байх. Аль болох хурдан одоо засаг байгууллагад дэмжлэг үзүүлэх ийм байр суурийг барьж ирсэн дээ.